Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн шинжилсэн найруулсан хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлээд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд байна. За өмнө нь зохицуулагдсан өөр хууль буюу 2004 оны гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль анх гарахад бол хуульд эрх зүйн орчин бүрдээгүй байсан гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай тухайн үедээ гарсан боловч бусад салбар хуулиудад энэ харилцааг зохицуулсан заалтууд байсан учраас энэ хуулийг хэрэглэхэд хүндрэлтэй асуудлууд бол нэлээд тулгарч байсан. Тэгээд үүн дээр улбалаад энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн шинжилсэн найрууллаад одоо ингээд хэрэгжээд бид нэр хүчин төгөлдөр мөрдүүлээд явж байна. Гэр бүлийн цэвэр ариун ёс суртахуун тэгээд үнэлэмж өндөр байх тусам тухайн гэр бүлд өсөж төрж байгаа хүүхдүүдийн хүмүүжил тэгээ гэр бүлийн уур амьсгал зөв эерэг таатай нөхцөл бүрдэж идэг. За энэ бол Монгол улсын өнөөгийн байдлаар бол гэр бүлийн бат доктортой харьцаа тийм сайнгүй байна. Өөрөөр хэлбэл гэр бүл салалт гэрэлтийн баталгаагүй хамтран амьдрагч нарын хооронд үр хөвгөд гарч тэднэр нь ингээд сал сарнихад ямар нэгэн асран хамгаалах ямар өнгөө үлдэх ийм тоо үзүүлэлтүүд бол маш өндөрөөр гарч байгаа. За энэ ч гэсэн гэмт хэргийн бас гарах болсон нэг шалтгаан нөхцөл нь бол болж ирж байгаа. За хүчирхийллийн хохирогч бол байнгын дарамтанд шахалтанд бие махбодын төвөө сэтгэл санааны дарамтанд байдаг. За энэ шинж тэмдгээрээ бол энэ гэр бүлийн хүчирхийллийн шинж тэмдэг нь бол энэ дээр бол хам шинж нь бол илэрч байгаа. Тэгэхээр бол энэ наривчлсан зохицуултыг сая энэ 2017 оны 2 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулиар болоод бусад өөрөөр хэлбэл эрүүгийн хууль, шүүхийн шийдвэр үүсгэх тухай хууль, цагдаагийн байгууллагын тухай хууль гэдэг энэ олон салбар хуулиудад холбогдох өөрчлөлтүүдийг бол хийж эрх зүйн орчныг бүрдүүлснээр бас нэг онцлог болж байгаамаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулиар өнөөгийн энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, урьдчилан сэргийлэх, ингээд хохирогчийн эрхийг хамгаалах, тэдэнд нийгмийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн хүчирхийлэгчээс хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид оногдуулах хариуцлагын эрх зүйн орчныг энэ хуулиар бол бүрэн зохицуулж өгсөн гэж хэлж болно. За үүнээс гадна 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмтэргийг тусдаа гэмтэрэг болгож оруулж ирсэн. Тусдаа гэмтэрэг болгож оруулж ирэхийн зэрэгцээгээр энэ эрүүгийн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмтэрэг, хүний эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг, хүний халдашгүй бэлгийн эрхчлөө халдашгүй байдлын эсрэг гэмтэрэг зэрэг ийм бүлгүүдэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдсэн байх юм бол эдгээр гэмтэрэг хэрэгүүдийн хүндрүүлэх нөхцөл байдал болгож оруулж ирсэн ийм бас эрх зүйн орчин бий болсон байгаа. Мөн үйлчилж эхлэх байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай энэ шинэ хуульд бас нэг заалт байгаа. Энэ хэрэгжих нөхцөл механизмыг цогцоор нь шийдвэрлэж өгснөөрөө энэ бас их онцлог. Тэгээд энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд зөвхөн хууль, цагдаагийн байгууллага, прокурор, шүүх ингээд тэмцэхээс гадна улсын хурал ямар үүрэгтэйгээр оролцох, эрх бүрийн эрхтэйгээр оролцох юм, засгийн газар ямар бүрийн эрхтэйгээр оролцох юм. Энэ боловсролын байгууллагууд ямар эрхтэйгээр бүр эрхтэйгээр оролцох юм, төрийн бус байгууллагууд ямар эрхтэйгээр оролцох юм, бүх шатны засаг дарга ямар эрх үүрэгтэйгээр оролцох юм, орон нутгийн иргэдийн хурал ямар эрх бүрийн эрхтэйгээр оролцох юм эдгээрийг бол тусад нь бас ингээд чиг үүргийг нь зааж өгснөөр бол энэ бол маш онцлог цогцоор нь энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх асуудлыг цогцоор нь бүрэн шийдвэрлэх ийм заалттайгаар бол хуульчилж өгсөн нь бас энэ онцлог болж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуульд оруулсан бас нэг шинэлэг заалт бол хамтарсан багийн асуудал оруулж ирсэн байгаа. Хамтарсан баг гэдэгт маань бол өрхийн эмч хамаарч байгаа сум, хороо, сургуулийн халамжийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба багч энэ чиглэлээр үйлчлэгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн ийм хамтарсан баг энэ дээр бол ажиллагаар бол энэ хуулиар бол зохицуулагдсан байгаа. Энэ хамтарсан багийн үйл ажиллагааг бол дараагийн тэр бичлэгээс та нар үйл ажиллагааных нь чиглэл хөтөлбөрийг бас харах боломжтой.
эрх мэдлээ тогтоох зорилгоор бусдыг янз бүрээр дарамтлахыг тус этгээд өмнө тулгарсан зорилгодоо хүрэхийн тулд албатлаг хүч хэрэглэх арга хэрэглэхийг хүчирхийлэл гэж нэрлэдэг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харьцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж санаатаагаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэлийг хэлнэ. Мөн хэн нэгэн нөгөөгөө эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Гэр бүл дэх хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл болохын хувьд нийгмийн бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгагддаг. Хүчирхийлэлд хэн өртдөг вэ? Хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ахмад настнууд хүчирхийлэлд өртдөг. Хүчирхийлэл хаана гардаг вэ? Гэр бүлийн орчин, хорих, төр саатуулах төв, боловсрол олгох бүхий л орчин, ажлын байр, хамт олонны хүрээ, бусад газарт хүчирхийлэл гардаг. Хүчирхийллийн талаарх гомдол мэдээллийг хаана гаргах боломжтой вэ? Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үлдэгдэж улмаар давтагдж байдаг. Иймд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хүндрэн даймжирсаар ноцтой аюулд хүргэдэг. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож дахин давтгаас сэргийлэх асуудал нь түүнийг эрч чатанд нь илрүүлэхтэй шууд холбоотой байдаг. Иймд гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд гомдол мэдээлэл чухал юм. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид ихэнх тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчээс шууд хараат байдаг тул хуулийн байгууллагад хандж чаддаггүй айдастай байдаг. Иймд дээрх асуудлаар хохирогч өөрөө гомдол гаргахаас гадна хуулиар зарим субъектууд мэдээлэх үүргийг хүлээлгэсэн байдаг. Тэгвэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэж хохирогчийн санал гомдлын дагуу авч болох бүхий л арга хэмжээг авч асуудлыг шийдвэрлэх хамтарсан баг ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хамтарсан багийн хувьд төрийн анхан шатны нэгж болох хороо, баг, суманд гэр бүлийн хүчирхийлэлд өртгөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг баг юм а. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хамтарсан багт багийн засаг дарга нар орж ажилладаг байгаа. За багийн засаг дарга нар маань айл өрхөөр явж тухайн нөхцөл байдалд үүссэн кейсийг илрүүлж за урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаг байгаа. За мөн кейс дээр тухайн айл өрхөд очиж нөхцөл байдлын үнэлгээ хийж холбогдох байгууллагууд руу холбон зуучлах үйл ажиллагаа явуулдаг. За мөн гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдэд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тэмцэх тухай хуулийн талаар холбогдох байгууллагуудтай хамтарч мэдээлэл сурчлагын ажлыг хийж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилладаг байгаа. Хамтарсан багийн хүрээнд бол цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүргэн гэвэл одоо гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх түүнийг одоо таслан зогсоох, илрүүлэх, за гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн холбогдогчийг олж тогтоох, за тэгээд хууль заасан бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байгаа. За цагдаагийн байгууллагын зөрчлийн тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль, хүүхд хамгааллын тухай хуулийг үйл ажиллагаанд удирдлага болгон цааш давж хэрэгжүүлэх арга хэмжээг шийдвэрлэн тодорхой эрхгүй албан тушаалтанд нь шилжүүлдэг. Сүмбэр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан багт хэмжээ оролцох оролцоо. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн бие махбод болон сэтгэл зүйд учирсан хохирлын хэм хэмжээг тооцсон гарган ажилтдаг байгаа. Мөн хамгаалах байранд байгаа нийт хүмүүст эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг тухай бүрт нь үзүүлдэг байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчлэгээ үзүүлэх төр хамгаалах байр 2018 оны 1 сарын 1-ээс Говьсүмбэр аймагт сэтгэл зүйч болон нийгмийн ажилтны орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх явцад амь нас болон эрүүл мэндэд нь аюул учирсан эсвэл аюул учирч болох үс нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрч хохирогчийг төр хамгаалах байранд хамруулна. Төр хамгаалах байранд хамруулснаар аюулгүй байдлын үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үзүүлэх болон сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлдэг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын төлөөлөл бол Сүмбэр сумын хамтарсан багт байдаг. За Сүмбэр сумын хэмжээнд гарч байгаа энэ гэр бүлийн хүчирхийлэл түүнд өртөж байгаа иргэн, за энэ хүчирхийлэл үйлдээд байгаа иргэдийн асуудалд бол манай хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын зүгээс ямар байдлаар оролцдог юм бэ гэсэн талаар та бүхэндээ мэдээлэл өгье. Нэн тэргуунд бол хүчирхийлэл өртөж байгаа хүчирхийлэл
хүчирхийлэл үлдэж байгаа иргэн түүнд өртөж байгаа иргэд бол нэг хамтдаа одоо нэг гэр бүл байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг юун төрөнд одоо салан тусгаарлах, цагдан хорих, хүчирхийлүүлж байгаа иргэнийг одоо тусдан салгаж авах гэхээсээ илүүтэйгээр тэр хүчирхийлүүлдэд байгаа иргэний сөрөг зан үйлийг хандлагыг аль болох өөрчлөх, за хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас явуулж байгаа сургалт сурталчилгаа, төсөл хөтөлбөр зэрэгт хамруулах замаар бол хандлагыг өөрчлөх. Тэрнээс гадна ихэвчлэн бол зорилт төлгийн иргэдэд энэ хүчирхийлэл бол их одоо илрээд байдаг. Тийм учраас энэ зорилт төлөвлөгөөгөө чиглэсэн үйл ажиллагаагаа одоо илүүтэй өргөжүүлэх, салбар дундын хамтын үйл ажиллагаагаа тэлэх, мөн тухайн гэр бүлийг бол байнгын ажилдаа орлоготой нэг иргэнтэй ядаж нэг иргэнтэй болгосноор бол тухайн гэр бүлийн тэр хүчирхийлэл одоо архины хамааралтай байдал гэх мэт зүйл бол аажмаар багасч ирдэг байгаа. Тийм учраас хөдөлмөрт зуучлах одоо ажил хөдөлмөрт оруулах бол бас бидний авч хэрэгжүүлдэг нэн тэргүүний одоо ажлуудын нэг байгаа юм аа. Сүмбэр сумын төвшөнд ажиллаж байгаа хамтарсан багийн бүрэлдэхүүнд сумын засаг дарга, хамтарсан багийн ахлагч, сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, хамтарсан багийн нарийн бичиг, кейс менежер, хорооны хэсгийн байцаагч, өрхийн эмч, багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд, хамран сургах тойргийн сургуулийн нийгмийн ажилтан, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн зэрэг гишүүд ажилладаг. Шаардлагатай тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн этгээдэд тулгарсан асуудал хэрэгцээ шаардлагаас нь хамааран тусгай мэргэжлийн хүмүүс нэмэгдэн ордог. Жишээлбэл сэтгэл зүйч, өмгөөлөгч, дохионы хэлний орчуулагч зэрэг орж олно. Хамтарсан баг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон насанд хүрсэн иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд дарамтд орсон бол илрүүлэх, шуурхай таслан зогсоох, хүчирхийлэлд өртсөн иргэн гэр бүлд хариу үйлчилгээ үзүүлэх зэрэг үүрэгтэй. Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл. За ингээд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн одоо онцлог юм 5 заалт байна. 5 заалт. За нэгдүгээрт нь гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэг тооцож ахаар бол шууд тооцож ахаар зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл хуучин бол гэр бүлийн хүчирхийлэл дээр бол гэмтлийн зэрэг учраагүй тохиолдолд бол тэр болгон бол эрүүгийн хариуцлага хүлээлгээд байхаар тийм хуулийн зохицуулт бол байгаагүй. Одоо бол тэр тухайн хүн гэр бүлийн хүчирхийлэлд байна гэдэг нь тогтоогдсон тохиолдолд шууд эрүүгийн хариуцлага тооцож ахаар бол тогтоож өгсөн нь бол энэ хуулийн бас нэг онцлог заалт байгаа. За хоёрдугаарт нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдгдсэн дуудлагын цагдаагийн байгууллага авсан даруйдаа дуудлагыг авсан даруйдаа хамгийн түрүүнд очиж тусламж үзүүлэх ёстой гэсэн ийм заалтыг бол оруулж өгсөн байгаа. За гэр бүлийн хүчирхийлэл мэдэгдэх зарим тохиолдолд бол цагдаа нар дуудлага авсан даруйдаа бол тэр болгон одоо эрдгүү байсан. Одоо за эхнэр нөхрийн хоорондын маргаан гэдэг утгаар нь бол зарим тохиолдолд орхих юм зөрчлүүд бол байдаг байсан. Тийм учраас энэ одоо хуулийн зохицуултыг бол таслан зогсоохын тулд бол одоо энэ гэр бүлийн талаарх гомдол дуудлагыг хүлээн авсан даруйдаа цагдаагийн байгууллагын тэргүүнд очих ёстой гэсэн хуулийн заалтыг бол энд оруулж өгсөн байна. За 3 дахь нэг заалт бол гэр бүлийн хүчирхийлэгчийг зорчих эрхийг хязгаарладаг болсон шалгаж авах явцдаа тэр одоо тухайн одоо хохирогчтой уулзахгүй байх, тодорхой хугацаанд зайнаас харьцах гэсэн ийм хуулийн зохицуултыг оруулж өгч байгаа. Энэ хохирогчийн бол бас эрх ашгийг хамгаалах онцлог заалт бас ингэж орж ирсэн байгаа. За хүүхэд хууль ёсны төлөөлөгчийнхөө хүчирхийлэлд за өртсөн бол цагдаа тэдгээр хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзахгүйгээр хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын хяналтанд өгдөг. Тэр байгууллагаас нь бол асран хамгаалагч, харгалзан дэмжигч хууль ёсны төлөөлөгчийг бол томилуулж ахаар ийм хуулийн зохицуулт орж ирсэн байгаа. За 5 дахь нэг онцлог нь бол гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэлгүй иргэнд бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж зааж өгсөн байгаа. Ийм 5 онцлог заалтыг бол гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуульд бол оруулж өгсөн нь бол урд урдынхаас илүү шимлэг болсон гэж үзэж байгаа. За хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн хамгаалах вэ? За энэ тал дээр юуг анхаарах ёстой гэдэг тал дээр бас бид нэр энэ дээр хуулийн зохицуултуудыг бас ярив. За энэ дээр бол хүүхэд бол гэр бүлийн хүчирхийллийн бол дам хохирогч болж байдаг. Хэдийгээр одоо гэр бүлийн хүчирхийлэгч маань одоо ээж рүү ингээд дайраад янз бүрийн байдлаар ингээд хүчирхийлэл үлдэж хахад хүүхэд энэ дээр хүүхэд рүү хэдийгээр дайраагүй ч гэсэн хүүхэд энэ дээр сэтгэл зүйн тийм байдлаар хохирч ингээд гэр бүлийн хүчирхийллийн дам хохирогч болж байдаг. За хоёрдугаарт нь хүүхэд бол тэр гэр бүлийн хүчирхийлэл дунд өсөж байгаа хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн
гэмт хэргийн гэрч бас болдог. Гэрчлэх шаардлага болдог. За тийм учраас энэ дээр бол хүүхэд гэр бүлийн хохирогч болсон тохиолдолд түүний эрх ашиг хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг энэ бас хуулийн зохицолт бол энэ дээр бол бас орж өгсөн байгаа. За гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдийн хэв маяг ямар байд юм бэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ дээр бол ялангуяа одоо хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага одоо сургуулийн орчин эдгээр одоо байгууллагууд энэ дээр анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай. За гэр бүлийн хүчирхийллийн насан туршаагүй хохирогч болдог насан туршаагүй. За гэр бүлийн хүчирхийлэл дам уртжидэг. За гэр бүлийн хүчирхийллийн насан туршаагүй гэрч болж идэг гэсэн ийм 3 хэв маягийг бол өнөөдрийн байдлаар бол хүүхэд бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа. Яг энэ нөхцөл байдлаараа. За энэ дээр хүүхэд хамгааллын асуудлыг яаж авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг хүүхэд хамгааллын асуудлын дээр бол хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхдийн эрхийн одоо Монгол Улсын нэгдүгээр орсон гэрээ конвенцууд байна. За мөн хүүхэд хамгааллын хуулиуд гэдэг энэ маш олон юм хууль эрхцэн орчин байгаа. За эдгээрээс бол энэ хуулиуд болоод эрхцэн олон баримтчгүүд зааснаар бол хүүхэд хамгааллын асуудлыг цогц байдлаар нь шийдэх ёстой гэсэн ийм чиг хандлага өнөөдөр бол үйлчилж байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн хандлага байж болно. За уламжлалт зан үйл, за нийтэд хамааралтай олон салбарын зохицуулалт, за мэргэжлийн байгууллага мэргэжсэн ажилтны тусгаалсан үйлчилгээ байна. За үрх гэрийн харилцаа гэх зэргээр хүн бүрт хамааралтай олон асуудлууд бол энд холбогдож гарч ирдгээр бол онцлогоо. Тийм учраас бол зөвхөн хүүхдийг хамгаалах байгууллага бол хүүхдийн эрхийг хамгаалах биш. Энэ дээр төрийн бус байгууллага оролцоо олж чухал байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг бол төрийн бус байгууллага цогц арга хэмжээгээр хэрэгжүүлнэ гэж заасан слайдн дээр гарсан байгаа. Тэгээд энэ байдлаар бол үйл ажиллагааныхаа чиглэл нь бол нэгдэж ирж байгаа. За хүүхэд хамгаалал нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг бол үл хайхрах. За дарамт хүчирхийлэл мүлжлэгийн бүх хэлбэрээс одоо урьдчилан сэргийлж, за түүнд хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талын цогц мэргэжсэн үйл ажиллагааг бол явуулах шаардлагатай гэсэн. За энийг бол хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-ын 2 хэсэг зааснаар бол зохицуулж ирж байгаа. Хүүхэд хамгааллын хамтарсан баг. Төрийн анхан шатны нэг жуулах хороо баг суманд хүүхдийг хүчирхийлэл өртгөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл өртсөн үед хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий хамтарсан баг ажилдаг. Эцэг их олон нийт хүүхдүүдийн дунд хүчирхийлэл өртсөн тохиолдолд хаана хэнд яаж хандахаа мэдэхгүйгээсээ болж хизээ хэнд хэрхэн хандах тухай ойлголт сул. Мэдээлэл байхгүйгээс шалтгаалan таарч тохирсон үйлчилгээгээ тэр бүр авч чаддаггүй. Та бүхэнд хамтарсан багийг танилцуулъя. Хамтарсан баг гэж юу вэ? Монгол Улсын хүүхэд хамгааллын тухай хуулинд 4.1-5 хамтарсан баг гэж гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчил, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгжийг хэлнэ гэж тодорхойлсон. Хороо сум багийн түвшинд ажиллаж байгаа хамтарсан багийн бүрэлдэхүүнд засаг дарга, хамтарсан багийн ахлагч, сум хорооны нийгмийн ажилтан, багийн гишүүн, кейс менежер, хорооны хэсгийн байцаагч, өрх багийн эмч, эсвэл эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хамран сургах тойргийн сургуулийн нийгмийн ажилтан, шаардлагатай тохиолдолд тухайн хүүхдэд тулгарсан асуудал хэрэгцээ шаардлагаас нь хамааран тусгай мэргэжлийн хүмүүс нэмэгдэж ордог. Жишээлбэл сэтгэл зүйч, өмгөөлөгч, дохионы хэлний орчуулагч гэх мэт хүмүүс орж болно. Хамтарсан баг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлд өртгөөс урьдчилан сэргийлэх, хэрвээ хүчирхийлэл дарамтад орсон бол илрүүлэх, шуурхай таслан зогсоох, хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэр бүлд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Хүүхэд хамгаалал гэж юу вэ? Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.1-д зааснаар эцэг их гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх үүргээ ургуулan ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мүжилгийн бүх хэлбэр, альва гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна. Төгөлдөр 9 настай, ээж 2 дүүгийн хамт амьдардаг. Ээж нь бие муутайн дээр дүү нарыг хардаг учраас хоногийн хоолой залгуулах үүрэг төгөлдөрт логдсон ажээ. Заримдаа тэр наран туул зах дээр тэрэг дүрж хүмүүсийн ачааг зөөдөг. Энэ бол барсаа саяхан 7 нас хүрсэн. 6 настайгаас нутгийн нэгэн уяачийн хурдны морь унаж байгаа бөгөөд энэ хугацаанд 5 удаа мориноос унаж хүнд хөнгөн байдлаар гэмтэж байсан ч нэг ч удаа эмнэлгийн тусламж авч байгаагүй. Эцэг их болон уяач хүүг тэр бүр анхаардгүй.
Сара энэ жил 12 настай. Тэрнийг хажуу айлын ах байнга өдөж хоргоодог. Сара ээжтэй хэлэхээр ах нь тоглож байгаа байхаа гэдэг. Гэхдээ Сара энийг тоглоом биш гэдгийг мэдрээд байгаа. Баярагийн аав байнга арх уудаг, гэр бүлийнхнийгээ зоддог. Шүн хашгирч орлоод унтуулдаггүй. Түүнээс нь болоод баяраа өглөө хичээлээсээ хоцордог. Ангийн багш нь тэрнийг хоцорлоо гэж самбарын өмнө гаргаж загнадаг. Дээрх нь амьдралд тохиолддог цөөн хэдэн жишээ. Бид хүний эрхийг зөрчиж буй ямарваа нэгэн үйлдэлийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 18-ийн 1-1-д зааснаар иргэд хүүхдийн эрхийн эсрэг эмх хэрэг зөрчлийн талаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдээлэл хүргэгийг хүлээсэн. Мэдээлэл авах үйлчлэх эрх бүхий албан тушаалт нь хамтарсан багийн гишүүд. Тиймээс хэн нэгэнд ямар нэгэн хамгааллын үйлчлэгээ хэрэгтэй бол оршин суугаа газрынхаа хамтарсан багт хандаарай. Нууцлалын асуудлыг яадаг вэ гэж юу? Хамтарсан багийн гишүүд нь танд үйлчлэгээ үзүүлж байхдаа үйлчлүүлэгчийн нууцлалыг хадгалах үргийг хүлээдэг. Чиний асуудлыг мэдэх ёстой хүмүүс нь л мэднэ. Өөр бусад хүнд задлахгүй байх үргийг тэд хуулиар хүлээнэ. Хэн нэгэнд тохиолдож байгаа хүчирхийллийг их баг гэж бодохгүйгээр мэдээллийг зохих хүмүүст нь хэлж мэдэгдэж байгаарай. Монгол улс нь хуулиараа хүүхдийг зодож хийдэгхийг бүх орчиндөө хориглосон дэлхийн 49 дахь Азда 2 дахь улс нь болсон. Хүүхдийн эрхийн төлөө хамтдаа. За хүүхдийн эсрэг хүчирхийлэл ямар байдлаар илэрч байна вэ гэхээр за хүүхэд бага насныхан бол нэгдүгээр бие махбодын хүчирхийлэлд өртөж байна. Үл хайхрах томчуудын үл хайхрах тийм бас хүчирхийлэлд өртөж байна. За өсвөр насныхан бас сэтгэл санааны дарамт шахалтанд өртөж байна. За хөвгүүд бол ихэвчлэн бие махбодын, за охтууд бол одоо бэлгийн хүчирхийлэлд бол өртөж байгаа. Тэгэхээр хүүхдүүдийг бол эсрэг хүчирхийлэл бол ийм одоо нөхцөл байдлуудаар бол өртөх нь бол маш олон байна. За ер нь бол гэр бүлийн хүчирхийллийн одоо бас нэг онцлог бол хүүхдийн зан төлөвт бол дараах байдлаар нөлөөлж байна. За хүчирхийллийн орчинд өссөн эрэгтэй хүүхэд бол хүчирхийлж болж төлөвшдөг. Дараа насанд хүрэхээр. За эмэгтэй хүүхэд бол өөртөө итгэлгүй. За амьдралын ямар ч зориггүй. За аливаа дур сонирхолгүй нийгэм болж төлөвшдөг. За хоёрт нь бол хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллээс бусад хэлбэрийг нь болохоор хэвийн зүйл хүмүүжлийн арга гэж одоо томчууд үзэх нь байдаг. Гэтэл тэр маань бол бие махбодын хүчирхийлэл болоо сэтгэл санааны хүчирхийлэл болж идэг. За 3 дугаарт нь хүүхэд амь насаа алддаг. За өөрийгөө одоо хамгаалах тэр бага насны хүүхэд бол ямар ч чадваргүй байдаг. За биедээ хүнд хүндөвтөр бэртэл аваагүй бол хууль эмнэлэг болон бусад байгууллагад бол гомдол гарах эрх нь байдаггүй. Заавал гэмтэл бэртэл авсны үндсэн дээр хууль хяналтын байгууллагад хандах эрх нь нээгддэг. Голдуу одоо нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд бол гэр бүлийн хүчирхийлэлд бол өртөх нь их байна. За дараагийн дугаарт нь гэрээсээ дайжж гин, хараа хяналтгүй байж болж гин. За сургууль завсарддаг. За хөдөлмөрийн мөржлөгт өртдөг. Хар тамхи масуурлах бодис донтдог. За ингээд юунээсээ болоод гэмт хэрэгт одоо холбогдох нь бол их байдаг. За нийгмийн онцлог гэхээр за тэр гэр бүлийн хүчирхийлэлд өссөн хүүхэд маань бол нийгэм шиг дадлгүй болдог. За насанд хүргэсэд болон үе техниктэй харилцах ямар ч чадваргүй болдог. За хангалттай боловсрол мэдлэг эзэмшиж чадаагүй улмаас за хамт олонныхоо дунд хүлээн зөвшөөрөгдөх, за хүндлэгдэхгүй байх тийм нөхцөл чиг хандлагатай болж төлөвшдгөө. За хүчирхийлэлд өрсөн хүүхдийг яаж таних вэ? За шинж тэмдгүүдээр нь байдаг. За энэ дээр бол бөөлжин, толгой эргэн, за юм санахгүй болдог, татаж ундаг, за нүдний аяг улаасдаг, зан төлөвт бол докторгүй болдог, за зочдог, хүнээс зүхтдаг, за нуугдах, гөлрөх, ямар ч одоо тийм зүйлийг сонирхгүй байх, бэртэл гэмтэл одоо биедээ автсан байх. Тэгээ эдгээр юм шинж тэмдгүүдээр нь бол энэ гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүүхэд байна гэдгийг бол таньж мэдэх юм боломжтой. За шууд бус илэрх шинжээр нь бол өсөлт зогсдог. За туурдаг, хөлд болоод хилд ордоггүй. За дүүнг болох. За хичээлдээ хоцрогддог, муу журшилд автагддаг. За хумсаа мэрэх. За биеэ үнэлэх, бэлгийн чиг баримжаагаа өөрчлөх.
За эмх цэгцгүү хувцлах, за ариун цэвэр сахихгүй байх гэсэн ийм шууд бус шинжүүдэд нь бол илэрдэг. За эрүүл мэндийн өөрчлөлтийн үед мэдээж хөнгөн хүнөвтөр гэмтлүүд бол хүнд зэргийн гэмтлүүд учирдаг. За бэлэг эрэхтэн бүдүүн гэдэнд нь учирсан ил гэмтэл шарах сойроо үүссэн байдаг. За сэтгцийн хямралт байдал, эмгэг өөрчлөлт, өртөмтгий байдаг. За харшилтай болдог, арьс нь хуурайшдаг. За хоол улсруулах эрхтний тогтолцоо өөрчлөгддөг. Ийм шинж эрүүл мэндийн хувьд бол ийм шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдолд бол мөн энэ бол гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна гэдгийг бол тогтоох боломжтой. За сэтгэл зүйн өөрчлөлтийн хувьд бол байнга одоо өсөрхөж хорсдог бусдад за үргэлж бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг. Бэлгийн харилцааны талаар насандаа баймгүй мэдлэгтэй болсон байдаг. За өөрийгөө хит доогуур үнэлдэг, бүрэг ичимхий байдаг. Ямар нэгэн буруугаа хүлээхэд бэлэн бос байдаг. Өсвөр насндаа бол насанд хүрмэгцээ бол амиа орлох оролдлогыг бодвол хийдгээ. За ингээд цаашид бол хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн одоо хохирогч болж байгаа асуудлыг таслан зогсоохонд бол цаашид бидний зүгээс анхаарах асуудал юу вэ гэхээр за нэгдүгээр гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүүхдийн эсрэг үйлдэгдээгүй байсан ч гэсэн хүүхэд бол дам хохирогч болж идэг гэдгийг бол анхаарах хэрэгтэй. Зөвхөн одоо тэр гэр хүчирхийлэгч маань одоо түүний ээжд нь ингээд халдаад хүүхдтэй халдаг гэдэг үндслээр нь бол хүүхдийг хорхож болохгүй гэсэн үг. За гэр бүлийн хүчирхийллийн яс хүүхдийг хожимын өсөлт бойжлолтод нь бол хортой нөлөөлөх гэмтлүүд ихээр учирч байдаг. Тийм учраас бол бас эрүүл мэндийн тал дээр анхаарч явах хэрэгтэй. За том хүнтэй харьцуулахад амь насаа алдах эрсдэл 2 дахин их байдаг. Яагаад тэгэхээр хүүхэд бол бие хамгаалах чадвар маш төлөв хангалтгүй дорой байдаг. Тийм учраас бол амь насаа алдах эрсдэл 2 дахин их байдаг. За хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага за хүүхдийн эрхийн ажилтан хүүхдийн эрхийн хууль зүйн хороо за хамтарсан баг бол энэ тэр гэр бүлийн хин гишүүд болоо төрөлд өрсөд асран хамгаалагчтай нь бол байнга одоо хамтарч ажиллаж мэдээлэлээр бол хангагдж явах ёстой. За эмнэлгийн мэдээж анхан шатны тусламжийг бол үзүүлэх боломжоор нь бол хангасан байх шаардлагатай. Эдгээр асуудлуудаар бол анхаарч ажилласнаар бол хүүхдийг одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртгөөс бол хамгаалж чадна гэсэн ийм хууль эрх зүйн орчинг бол өнөөдрийн энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль бол зохицуулж өгсөн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх эрх зүйн цогц орчин. Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр бүлийн дотоод асуудал 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль дангаар батлагдсан боловч хохирогчийг хэн, яаж, ямар аргаар хамгаалах нь тодорхойгүйгээс хууль хэрэгжих боломжгүй байна. Хуулиар амь нас, эрүүл мэндийг хамгаалуулахыг хүссэн хохирогч эдийн засаг, сэтгэл санааны дарамтанд орж байна. Тухайлбал хохирогч өөр шаардлагатай хуулийн үйлчилгээ авах тутамдаа төлбөр, хураамж, торгууль төлөх үүрэгтэй байдаг ба улсын тэмдэгтийн хураамж 70,200, торгууль 15,000, баривчлах байрны төлбөр 14,000, эрүүлжүүлэхийн төлбөр 15,000, шүүх эмнэлгийн үзлэг 3,000, эвлэрүүлэн зуучлагчийн хөлс 30,000. Энэ нь ойролцоогоор 400 гаруй мянган төгрөг болдог байна. Хохирогч өөрөө хүчирхийлэлд өртснөө нотлох үүрэгтэй ба заавал шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж цагдаа тандах, гэмтэл бэртлийнхээ талаар зураг баримтах шаардлага гардаг байна. Хохирогчийн амь нас, эрүүл мэндээс гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг илүү тооцдог учраас хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрэх шаардлага тавьж байна. Хохирогчийг эрч чатанд нь хамгаалдаггүйгээс аргаа барсан хохирогч гэрлэлтэд цуслуулахад хүрдэг. Шүүхээр гэрлэлтэд цуслуулж байгаа 5 гэр бүлийн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас салдаг. Сүүлийн 4 жилийн хугацаанд 1700 гаруй хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтсэн байна. Сүүлийн 3 жилийн дотор 61 хүн хүчирхийлэл үйлдэгчийн гарт амиа алджээ. Энэ нь 1 жилд ойролцоогоор 20 гаруй хүн ойр дотныхоо хүний гарт амь насаа алдгаа гэсэн үг юм. Өөрийгөө хамгаалах бүх арга замыг хайсны эцэст хохирогч гэмт хэрэг үйлдэх аргыг сонгож байна. Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсны улмаас хүчирхийлэл үйлдэгчийн амь насыг хөнөөсөн 42 эмэгтэй хорих ял эдэлж байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн 32% нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаараа хуулийн байгууллагад удаа дараа хандсан байна.
Хууль нь байхад хохирогч яагаад хамгаалагдаж чадахгүй байна вэ? Үүнд хүчирхийлэлд өртсөн хүн өөрөө өөрийгөө нотлох боломжгүй. Хохирогчийг яаралтай хамгаалах механизм байдаггүй. Хохирогчийг хэн, яаж, ямар аргаар хамгаалах нь тодорхойгүй байгаатай холбоотой. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн хэм хэмжээг өргөтгөж хохирогчийг хамгаалах процедур бий болох зорилгоор гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй холбоотой багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн цогц орчныг бий болгох хэрэгцээ шаардлага байсаар байна. За энэ удаагийн хуулийн цаг нэвтрүүлгийн дугаараар Тус аймгийн прокурорын газраас гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн талаарх мэдээллийг өглөө. За дэлгэрэнгүй мэдээллийг авах, зөвлөгөө авах шаардлага гарвал Говьсүмбэр аймгийн прокурорын газрын мэдээлэл авалгааны ажилтнтай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.